Яа, зя лайв ихсэн байна уу? За эхэлсэн байгаа юм байна штэ. За манайхаа за лайк шеэр хийгээд бас босол залуучуудаас энэ ярилцж байгаа ярилцлагыг бас хүргээрээ. Тэгээд энэ талаар хэдүүлээ л бас сонирхолтой ярилцсанаа гэж бодож байна. Энэ ярилцж байгаа ярилцлагыг бас хүргээрээ. Тэгээд энэ талаар тийм байна да. Тэгвэл надад чинь тэгвэл юу гараа явуучих уу те? Комментар авчих. За бас нэрээ ярилцлагын явцад сонирхолтой асуултууд байх юм бол комментар авч байгаа. Тэгэхээр комментар аваад тэр асуултын талаар бас ярилцаад явах боломжтой байгаа. За тэгээд за эхлэе одоо. Тэгээд дунд хэсэгт нь асуултууд нэрлэл. За өнөөдөр бид нар юу ярилцах вэ гэхээр мэдээлэл аюулгүй байдлын манай сургалтын төвөөс санал болгож байгаа сургалтын талаар за мөн бид нар дөнгөж саяхан нэгдэд байгаа видео юм сургалт байгаа. Тэгэхээр тэр видео сургалтын талаар танилцуулах болно. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол юм. Нэмэлтээр тэгээд та бүхэн аюулгүй байдалтай холбоотой асуултууд байвал тэр талаас бас ярилцаад явна. За миний бие бол баасан дөрч. За манай мэдээлэл аюулгүй байдлын багш Ялгун. Бид хоёр энэ удаагийн ярилцлагыг хийхээр байна. Лайв хүргэж байна. За манайхан бол ютубер гэдгийг маш сайн мэдэх бах та. За яраар заагаад байна гэх юм. Яраар заагаад байна. Зүгэрлээ хүмүүсээ зэлэх шээ. Окей. За нэг рүү ашиглаж байгаа. За өнөөдөр за уцгүй сүлжээний аюулгүй байдлын талаар ярилцах нэ. За бидний тухайд гэх юм бол бид хоёр бол мэдээлэл аюулгүй байдал тал дээр илүү төвлөрч за мэдээлэл аюулгүй байдлын хичээл сургалтуудыг орж ерөнхийдөө явж байгаа. За намайг баасан дөрж гэдэг дахиад танилцуулахад за миний бие бол ёс зүйн хакер ийм сургалтыг бас явуулдаг. За аль бие усны багшийн зэрэглэлтэй байгаа. За мөн certified ethical hacker version 10 гэдэг practical юм бас шалгалт байдаг. Тэр нийт 20 орчим модуль task ингээ биелүүлж гүйцэтгэдэг. За иймийг бас амжилттай өгсөн байна. За CCI, checkpoint, expert гэх мэтлэн ингээд бусад вендоруудын чиглэлүүдийн сертификатыг бас олон улсын сертификат бас эзэмшдэг байна. За ялгуун өөрөөр танилцуулж. За миний хувьд бол certified ethical hacking-ийн version 10-ыг одоо certified болсон байгаа. За тэгээд easy counseling security analyst-ийг бас авсан. Тэгээд computer security plus гэдэг 3 сертификаттай байгаа. За тийм нэг тиймэрхүү л. За ер нь бол хоёулангаар харах юм бол дандаа SEC юм биш үү те? Certified ethical hacker. Тэгэхээр таны бодлоор SEC ер нь ямар бас одоос төгсөөд бас удаагүй байгаа шүү дээ те? Тий. За SEC-ийн хувьд бол нөгөө нэг easy counsel нөгөө аюулгүй байдлын чиглэлээр бол аягүй олон сургалтууд байгаа л да. Нөгөө SANS, OSP, easy counsel гэдэг олон газрууд байгаа. Тэгээд easy counsel болохоор надад нөгөө нэг юу н аягүй таалагдсан байх гэхээр эхлээд нөгөө нэг онлайн аягүй гоё өргөн цар үрээтэй тэгж орсноо практик дээр нөгөө нэг виртуал орчинд лаборатори байхлаар тэрийг шууд нөгөө нэг хүмүүс зарим одоо кайлас суулгаж молохтой орчноо бэлтгэхдээ алдаа гаргадаг. Тэнгүү тэр бүх юмд бэлэн ингээд snapshot хийгээд авсан байдаг болохоор тэр хүмүүс тиймэрхүү юм учрахгүй. Тэгээд аль бие усны гэдэг утгаараа аягүй гоё контентуудтай байдаг гэдэг. Тэгээд цаашд ашиглаад явход аягүй гоё. Тэгээд security analyst-ийн хувьд бол нөгөө penetration testing хийхэд хэрэг болж байгаа. Тэр контентууд нь тийм wireless hacking, web hacking гэж цаашаа маш олон гоё контентуудтай байдаг. За окей ойлголоо. За тэгэхээр юун түрүүнд та бүхэнд видео сургалтын талаар бас мэдээлэл хүргэхээр байна. Тэгэхээр онлайн сургалтын хувьд бол хоёр төрөл байдаг. За синхрон болон асинхрон гэж. За илүү ойлгомжтой байх үдлээс асинхрон бол видео сургалт,
синхрон болвол лайв сургалт юм а гэд тайлбарлахад юм байна. За сургалтын давуу талын хувьд бол болохоор өөр цаг хугацаанд өөр орон зайнаас хинч хандаж болно гэж. За бидний хувьд бол өөрсдийн гэсэн юм сургалтын платформыг хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ сургалтын платформ дээр видеонууд манд байшаад эхэлсэн. Тэгэхээр манай сургалтыг сонирхож байгаа тохиолдолд тэр манай платформ дээр бүртгүүлээд тэр видеонуудыг та хизээж хаанаас ч ямар ч төхөөрөмж дээрээс үзэх боломжтой болсон байгаа. За тэгэхээр энэ удаагийн видео хичээлийг маань ялгуун багш болон миний бит хоёр бол бэлдсэн байна. Тэгэхээр дараагийн видео хичээлүүд ингээд тасралтгүй орно гэж төлөвлөсөн явж байгаа. Тэгэхээр тухайн бүр дээр бид нар шинэ видео сургалтад зарлагдах юм бол нэмэлтээр зарлаад бол явнаа. За сургалт эхлэх болон төгсөх өдөр гэж байхгүй. За өөрөөр хэлбэл та жишээлбэл маргаашнаас эхлэе гэвэл сургалтын орчин маань бэлэн байна. Эсвэл сарын дараа эхлэе гэвэл бас бэлэн байгаа. Хизээж эхлэхэд энэ бол бэлэн. За мөн бас хизээж дуусгахад бас бэлэн. Тэгэхээр ийм видео курсыг авснаар бас нэг давуу тал нь бол энэ. Тэгэхгүй бол одоо face to face уламжлалт сургалтын хэлбэр чинь заавал нэг тодорхой цагт эхлэе. Заавал нэг тодорхой цагт дуусаад байдаг бол энэ бол цаг хугацаанд бол эрхчлэг олгож байгаа нэг юм давуу талтай. За багштайгаа болон бусад суралцагч нартай хилцүүлэх боломжтой. За манай платформын бас нэг давуу тал нь бол энэ байгаа шүү дээ. За та энэ талаар нэг жоохон тайлбарлаач. За манай платформын хувьд бол одоо нэг вирусны тархалтай холбоотойгоо нэг лайваар сургалт орохлоор зарим сургалтууд маань нэг практик туршилт хийхлээр зарим нь их цаг авдаг. Тэгээд тэрийг хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс контент болгоо бэлтэж байгаа. Тэгээ одоо сүүлийн үед 21-р зуунд нөгөө видео контент тал руугаа илүү хөгжөөд байгаа болохоор сургалтын байгууллагууд ч гэсэн яг энэ чиглэл рүү орох болов уу гэж бодож байна. Тэгээд манайх хамгийн түрүүнд онлайн платформоо хийгээд орж байгаа. Тэгээд хүн хүссэн үедээ хаанаас ч хандаад авах боломжтой. Тэгээд гар утаснаас байна уу, iPad-наас байна уу, хүссэн девайсаас хандах боломжтойгоор хийсэн байгаа. Тэгээд ороод багш нараас асуулт асуух, комент үлдээх хэсэгтэй. Тэгээд тэнцэнэ комент үлдээгээд асуултуудаа хариулт авах боломжтой видеоныхон доод хэсэгтэй. Зөвхөн багштай бас биш нөгөө нийт бас видео курс үзэж байгаа хүмүүсд бас хилцүүлэх боломжтой байна шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүн багш нартайгаа ингээ ярьчингууд тэрийг нь хараад нөгөө хүмүүс нөгөө алдаагаа ойлгочих болно гэсэн үг. Тийм. Хүн бол харж болно тэрийг. За сая ярьчлаа. Тэгэхээр видео курсын хувьд бол уламжлалт нөгөө face to face юм сургалтын хэлбэрээс ялгаатай нөгөө жишээ нь сургалтын төв дээр өнгөтэн сургалтын орчин их хвшлэн бэлтгэж гисэн техникийн асуудал аль болох баг гаргадаг. За яг энэ видео курс ингээд дагаад ингээд суралцаад явангууд яг ижил орчин бас бүрдэж өгөхгүй бас нэг тийм сул тал гараад идэг ба. Тэгэхээр та яг видео курсыг одоо авч үзэж байгаа бол яг орчноо нэг ижилхэн байлгах энэ нь бол шаардлагатай баг. Тэгэхээр манай яг одоо утасгүй сүлжээний аюулгүй байдлын энэ видео курс маань бол эхний 2 курс байна уу да хичээл маань орчныг яаж биелдэх вэ? Тэгээд энэтэй холбоотой бүрэлдэхүүн эсвэл юу байгаа вэ гэдгийг нэлээд тайлбарлагдсан байгаа. Тэгэхээр тэр хэсгийг үзээд орчноо бэлтжээд цаашаа дараагийн юмнуудыг үргэлжлүүлээд явхад бол тохирох байхаа гэж бодож байна. Тийм. Эхлээд өөрөө бэлтжүүл зүгээр л дээ. Тийм. За бид нар бас яг онлайн синхрон сургалтыг бас явуулдаг байгаа. За тэгэхээр синхрон сургалт явуулаад баг 3 дахь жилдээ орж байна. Тэгэхээр яг энэ цаг үед ч гэсэн бас манай синхрон сургалт манаас нэлээ идэвхтэй байна. Яг одоогор бол 2 синхрон сургалтын 2 анги маань эхэлсэн явж байна. За 4 сарда бас дахиад нэг 2 анги эхлэхээр бас төлөвлөгдөж байна. Тэгэхээр энэ онлайн сургалтын бол бид нар тасралтгүй бас хүргэж байна. За тэгэхээр энэтэй холбоотой бас сонирхож байсан олон хүмүүс байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсүүдэд зориулаад давуу тал нь яг юу юм бэ гэдэг дахиад нэг тайлбарлах юм бол за бүгд хамтдаа байна. За видео сургалт бол хүн бие даасан байдлаар яг үзэхээр бол хинээс ч хамааралгүйгээр шууд үзэх боломжтой. Онлайн сургалтын хувьд бол бүгдээрээ яг face to face training уламжлалт сургалт шиг адилхан нэг цагтаа эхлээд нэг цагтаас дуусж байгаа. Ийм давуу талтай. За интернетийн хурц сайн байх хэрэгтэй мэдээж. Тэгэхээр яг сургалтын явж явах явцад интернетийн янз бүрийн асуудлууд бас гарч магадгүй. Тий. Тэгэхээр тэр асуудлыг аль болох шийдсэн доктортой мөн бас хурдны хувьд бол бас хангалттай байвал зүгээр идэм байлаа. За техникийн хүндрэл гарах юм бол багш бол шууд нөгөө хүндрийнхаа
дэлгэц рүү шилжээд автомат дэлгэц рүү шилжээд тэр техник асуудлыг бас шийдэж өгөх боломжтой. Видео сургалтын бас нэг онцлог нь гэвэл тэрийг шийдэж шууд лайв шийдэж чадахгүй хэлэлцүүлгээр шийднэ эсвэл асуугаад үлдээн буцаагаад хариулах байдлаар саппортноос нэг тодорхой хугацааны зайтай байгаад байгаа тийм. За мэдээж бас цаг мөнгө бас орон зайг ингээд бас хэмнэх бас боломжтой. За хаанаас ч үзнэ гэдэг тий хизээч үзэж болно. Тий. Одоо бол сургалтанд хамрагдана гэдэг бол заавал нэг компьютер ард суух бол алдгүй болчиход байгаа. Гар утаснаас бас лайв тренинг, видео тренинг манай онлайн сургалтын хэлбэр санал болгож байгаа. Эдгээр сургалтуудыг аль алийг бас үзээд бас явах боломжтой байна. За ингээд видео сургалтын ганц 2 слайдыг та бүхэндээс хүргэхээр бэлдсэн байна. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө яригддаг зүйлийн талаар бид арай илүү дэлгэрэнгүүлээд ярилцах болов уу гэж бодож байна. За тэгэхээр яагаад уцгүй сүлжээг шалах хэрэгтэй вэ? Тэгэхээр одоо бол хүмүүс хаасаагүй л уцгүй сүлжээ гэж гэртээ хэрглэж гин, офс дээр хэрглэж гин, кофе шопд уулд найзуудтайгаа уулзвал хэрглэж гин, янз бүр үзүр үйлчлэгээний дундуур хэрглэж гин гэх юмчлэг тасралтгүй хэрглэлээд байна. Тэгэхээр энэ үед та аюулгүй байдлын үед яг юу гэж бодож байна? За одоо нэг одоо 3G, 4G, 5G-гээ шилжиж байгаа шүү дээ. Энэ нь яг ингээд хурцтай хөгжиж байгаа нь хэдий гоё. Тэгээд интернет хурдан болж байгаа ч гэсэн бас нэг уцгүй сүлжээ дагаад аюулгүй байдал нь ингээд яригдээ явчихж байгаа. Тэгвэл нэг 5G гарч ирэнгүүт хэд хурдан ч гэсэн одоо маш олон сөрөг талуудтай байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нэгдүгээр тал мэдээж хүний одоо нэг юунд сөрөг нөлөөтэй цахилгаан гэдгээ ялгаруулна гэдэг утгаараа. За бас тэгээд бас цаашлаад нэг одоо 4G дээр бид нэр одоо хөвчлээ ашиглаж байгаа. Тэгээд wireless сүлжээ маань болохоор байгууллагын дотоод сүлжээ болон гадаад сүлжээн дээр үнэгүй Wi-Fi маш их байдаг кофе шоп энэ төр. Тэнгүүд энэ дээр болохоор бид нэр угаасаа мэдээж мэрэгжлийн хүмүүс биш. Тэгээд тэр Wi-Fi дээр нэг их юу зарцуулаад байхгүй өөрсдөөсөө баг хоццаад орчиж байгаа. Тэнгүүд тэрийг нь за бусд одоо хүмүүс яаж ашиглаж болдог вэ гэхээр үнэгүй Wi-Fi гэдгийг Rogue access point гэдэг үсгэж байгаа шүү дээ. Одоо манай хичээл дээр зааж байгаа. Тэгээд триггер маш тийм том алхам хийх боломжтой байдаг. Тэгэхээр бид нэр ерөөдөө хаач байсан байгууллага дээрээ энэ аюулгүйдийн уцгүй сүлжээний аюулгүй байдал гэдэг зүйлийг бол маш сайнаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөв. За тэгэхээр бас ер нь бол байгууллагууд түрүү ярьсан те уцгүй сүлжээг бараг л ихэнх нь ашиглаж байна. Тэгэхээр байгууллагууд уцгүй сүлжээг ашиглахаар бол тэнд эслийн төвшин тодорхойлсон байдгүй гэж байгаа. Хэрвээ уцгүй сүлжээн дээр маш олон эрсдлүүд бий. Тэгэхээр тэр эрсдлүүдийг хэрхэн бид тэр эрсдлийг ашиглаж хакерууд яаж давуу талыг олгодог вэ гэдэг курсыг бол манай хичээл зааж байгаа. Тэгэхээр нөгөө талаас байгууллагуудын зүгээс юу гэж харах вэ гэхээр энэ эрсдлийн төвшингийг тодорхойлоод бид нар тэнд байгаа эрсдлүүдийг хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдгийг бас шийдэх хэрэгтэй. Хэрвээ тэр эрсдлийг шийдэж чадахгүй эсвэл хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэр эрслээс сэргийлэхэд бол нөгөө уцгүй сүлжээгээ ашиглахаа болох ч юм уу те бас өөр бусад хэлбэрүүд бас бий. Тэгэхээр энэ бол маш эрсдэлтэй. Яагаад вэ гэвэл за илүү дахиад байж байгаа энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. За нөгөө талаар бас танай байгууллагын ажилчид өөрсдийн ноутбук болон гар утас бусад тооны төхөө хөрөмжүүдийг нийтийн сүлжээнд ордог гэж. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар бас нийтийн сүлжээнд орж исэн тохиолдол байгаа юу? Гар утсаараа эсвэл лаптопоор эсвэл сургуулийн сүлжээнд ч юм уу, номын санд ч юм уу. Сургуулийн сүлжээгээр бол байнга орж байгаа те. За жишээлбэл бидний зүгээс юу гэж санал болгож байгаа аюулгүй байдлын зүг. Хэрвээ тэнд холбогдоод профайл үсээ таны компьютер хадгалагдчихвэл эндээс бас тодорхой хэмжээний мэдээлэл илгээгдчихэдэг. Тэгэхээр хакерууд тэр мэдээллийг ашиглаад таны компьютер руу орж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл компьютер ямар ч яг одоогоор интернет аксес байхгүй. Гэхдээ эндээс төсөлтүүд илгээж авах wireless interface гэдэг идэвхтэй байвал хакер тэрийг нь снипинг хийж аваад тэрүүгээр нь буцаад орж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл контактгүйгээр энийг төхөөрөмжүүдээр хаагдах эрсдэлтэй байна. За тийм учраас уцгүй сүлжээг шалах хэрэгтэй гэж үзээд байна. За уцгүй сүлжээний шийдэл байгууллагын дотоод сүлжээнд ханддаг юм биш үү гэж байна. Энэ бол байгууллага дээр ихэнх байдаг асуудал шүү дээ. Тийм. Өөрөө гадуур орж ирсэн лаптоп хаваач дотоод сүлжээнд авчираа залгачтай шүү дээ. Тийм. За нөгөө талаар бас лангийн жишээлбэл энэ лангийн үзүүр дээр бид нэр
утасгүй сүлжээний төхөөрөмж болох wireless router-ыг залгаад шууд ашиглаж байгаа. Тэгэхээр энэ wireless-ийн нэг давуу тал нь юу юм бэ гэхээр энэ утастай юм хязгаарлагдмал юм байгаа урттай энэ орчин утасгүй орчин болгож ингэ түгээж байгаа. Гэтэл утасгүй орчин өөрөө ийм аюулгүй хэлээд өндөр эрсдэлтэй байгаад байдаг. Хэрвээ тэгвэл тэр эрсдлийг энэ хакер давуу тал болгож ашиглаа орвол утасгүй сүлжээ орж ирээ энэ утасаар ингэ цаашаа байгуулгын сүлжээнд орох эрсдэл. Тэгвэл энэс цаашаа бол ямар нэгэн хамгаалт бол байхгүй болчих. Тийм. Гэтэл ихэнх байгууллагууд нөгөө firewall төхөөрөмж байвал манайх бүгд болно гэж бас яриад байдаг. Бас биш шүү дээ. Тийм, firewall-аар бүх юм хамгаалж байгаа л. Тэгвэл firewall-тай тохиолдолд яг энэ утасгүй сүлжээний шийдэл дээр хамгаалж чадах болов? За, firewall-ыг бол утасгүй сүлжээнд хэрвээ одоо ингээд firewall чинь ингээд нөгөө нэг яг орж ирэх трафикийг л яаж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ утасгүй сүлжээгээр хэрвээ одоо за бүр ингээ контакт үүсэхгүйгээр за үүсгэй гэж бодъё те. Тэнгүүд пассвортыг нунгаад орчлоо гэж тоод шууд нэг дотоод сүлжээнд байгаа хэрэглэгчтэй нэг сүлжээнд орчин. Тэнгүүд ингээд ижил юутай олж байгаа. За хамгийн ихний халтлага бол мэдээж зүгээр снифинг хийгээд за HTTPS-гүй сайтууд руу орж байгаа пассвортыг авчиж болно. Тэгээ цаашаа main мэдэлгээд маш том халтгууд хийх боломжтой болчдөг. Тэгэхээр утасгүй сүлжээг зүгээр ингээд архичдаг хүмүүс. Тэнгүүд энэ бол нөгөө зарим гайгүй байгууллагууд яадаг вэ нөгөө тус бүрт нь ингээд гестийн энэ ийшээ зөвхөн зочдууд орох хэвээр тийм гихмитлэнгээр ингээ гоё хуваагаад өгсөн байдаг. Энэ бол айгүй зөв. Тэгээд бусад байгууллагууд бол ингээ бүгдэнтэй ингээд нэг сүлжээнд байхлаар энэ маань бол буруу болоод явчихж байгаа бол шууд ингээ нөгөө дотоод сүлжээнд ороо явчихлаа. Яг зөв те. Тэгэхээр энэ дээр бид нэр бас юу гэж зөвлөх вэ гэхээр утасгүй сүлжээг байгуулгын лангийн ажилчдын сүлжээнээс энэ бол тусгаарлах хэрэгтэй. Хэрэг тусгаарснаар хэрэг утасгүй сүлжээний эрсдэл үүслээ гэвэл тэр маань мэдээж хянагддаг байх шаардлагатай байна. Хэрвээ зөвхөн LAN сүлжээ ингээ утасгүй сүлжээгээр өргөтгөхөд явсан тохиолдолд бол firewall гэдэг бол энэ холболтын гадна талын буюу интернет access төр байгаа. Гэтэл firewall-оор дамжихгүйгээр доогуур layer 2-ын төвшөнд бол холболтууд хийгдэж халдлага хийгдэх бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр бол firewall бол бүгдийг бас хамгаалж бас чадахгүй тохиолдолоос биш үү гэж заавалчгүй нөгөө дээгүүр нь юу орно гэж байхгүй шүү дээ. Макрод за доод төвшний юу орно орчиж болно. Тийм гэсэн. Өөрөөр хэлбэл утасгүй сүлжээг орж ирэх чинь физик layer-аар нь л орж ирэх гэж ойлгож болно шүү дээ. За мэдээж хакерууд бол хаасаагүй. Яагаад гэвэл утасгүй сүлжээ чи өөрөө бас хаасаагүй цацагж идэг. Тэгэхээр энийг дагаад бас хакерууд хаасаагүй. Танай ажлын хаалганы цаана эсвэл лефт шатан дээр одоо 0 одоо өөр юу гэж болох вэ? Тэгэхээр хаасаагүй байгаа. Тэгэхээр тэр газар сууж байгаа хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй байх нь шүү. Тэгээ нөгөө байгууллагын нөгөө нэг халдлагын ихэнх хувь нь дотроосоо гэдэг чинь. Тэгэхээр бас нөгөө ажилтнуудаас жоохон юу яаж сайн харж байгаа хэрэг. За дараа нь бид нар утасгүй сүлжээний талаарх байдаг бас буруу ойлголтын талаар явж байна. Яригдах чинь. За энд бол DDoS халдлагын талаар DOS бол DDoS халдлага байгаа. Тэгэхээр DOS халдлагыг хийхэд заавал үнэтэй тоног төхөөрөмж бол ашиглах хэрэгтэй юу гэдэг. Өөрөөр хэлбэл DOS гэвэл амар үнэтэй сонсогдоод байгаа байхгүй. Тэгвэл утасгүй сүлжээнээр бид нар DOS хийвэл тийм үнэтэй байж чадах болов. Ямар үнээр хийж болох вэ энийг? DOS-ыг бол за маш энгийн юмар хийж болно л да. За одоо жишээлбэл энэ Mercury гэдэг энэ төхөөрөмж байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо дотоод өөрөөсөө нэг wireless карт үүсгээд тэгээд тэнцэнээсээ одоо энэ дотоод сүлжээнд нь одоо би нэг тесттэй орч үүсгэсэн. Тэрэн дээр энэгээр хандлт үүсгээд тэгээд тэр одоо юуруугаа тос хийх боломжтой байдаг. Тэгэлэр энэ нэг тийм үнэтэй тусахгүй л да. Одоо нөгөө нэг зарим байгууллагч тос хийхлээр нөгөө маш олон тусдаа сервер үүсгээд тэнцэнээс ингэ зэрэг халтсан болно гэдэг. Жишээлбэл наадмын ч үнэ одоо хэд байх вэ? Одоо энэ бол 0.15 15 мянга. Тэгэхээр манайхаа 15 мянган төгрөгөөр утасгүй сүлжээг чинь бүр байхгүй болгож болох нь шүү дээ. За тэгэхээр DOS халдлага бол маш хямдхан солиушнараас хийж болно. Тэгэхээр та энийг бас хайж байвал компьютер LAN дээрээс эдгээр хүлээн авахчдыг ерөнхийдөө ашиглаж болно. За мэдээж эдгээр хүлээн авахчдыг ашиглахдаа бас бүх боломжууд бас нээлттэй биш. Зарим нэг төхөөрөмжүүд төр чип гэж байгаа. Энэ чипийн вершнгээс хамаарч яг халдлага хийх зориулагдсан тэр боломжууд нээлттэй үгүй эсэх нь бас тодорхойлогддог. Тэгэхээр энэ талын бас хэрхэн чипийг сонгох уу, ямар хүлээн авахч яаж хэрхэн сонгох вэ гэдэг талаар бүхлөтэн бас нэг хичээл болоод орцсон байгаа. Тэгэхээр манаас видео хичээлээр бас энэ талаараас үзэх бас боломжтой.
За дотоод сүлжээс өсгөө сүлжээг тусгаарлаад хангалттай юу гэж. За хоёул өдөр энийг ярьсан те. Тэгэхээр тусгаарлаад явах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. За тусгаарлаад хаашаа олбох вэ гэхээр firewall руу олбод firewall-оор дотоод сүлжээ рүү интернет оруулах серверийн зон руу орж байгаа эдгээр хандлтуудыг firewall дээр бүртгэж эрсдлийг нь бууруулж хянжих ер нь зөвлөж байгаа шүү. За дараа нь хамгийн өргөн байдаг бол өсгөө сүлжээнд VPN ашиглахад ямар ч эрсдэлгүй. VPN ашиглавал окей good те. Гэхдээ ямар ч эрсдэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бас нэг буруу ойлголт юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл VPN-ийн гол давуу тал бол сүлжээний орчинд дамжуулж явах үеийн тэрийг өөрчлөлт, тэрийг харах эрхийг бол хязгаарлаж байгаа. Гэтэл жишээлбэл би энэ гар утаснаас VPN connection үүсгэж орж илаа гэж бодвол миний гар утас руу чиглэсэн халдлага байвал VPN бол хамгаалж чадахгүй байна. Тэгэхээр VPN-ээр ямар эрсдэл гарах вэ гэхээр та жишээ нь ялангуяа public сүлжээнд ороод VPN ашиглаж байвал public сүлжээний дотор нэг хакер за манай ялгуун шиг хүн байна гэж бодвол манай ялгуун яах вэ гэхээр VPN connection чи мэдээж broken age гэхэд хүндрэлтэй. Тэгэхдээ боломжгүй ш боломжтой. Харин ашиглаж байгаа төхөөрөмж рүү нь халдлага хийгээд тэр системийг нь хакт чадах юм бол тэр системээр нь дамжуулан VPN connection-аар нөгөө алсад байгаа нөгөө талын сайт руу халдлагыг дамжуулж хийх бас боломжтой байдаг. Пивотинг гэдэг тийм дамжуулаад. За дараа нь бид нар юу ярих юм бэ? За энэ бас адилхан. За галт хааны үед бол за бидний галт хаан хамгаалдаг гэж яриад байна. Тэгэхээр галт хааныг бол жишээ нь bypass хийх буюу нэвтэрч гаргах маш олон техник аргачлалууд байгаа. Тэгэхээр хакерууд маань бас эдгээр аргачлалыг ашиглаад ямар ч firewall-ыг жишээлбэл зарим next generation firewall байвал окей гэдэг. Гэхдээ тэр нь хуучин firewall-ыг бодвол мэдээж сайн. Гэхдээ тэдгээрүүдийг давж гарах боломжууд бас байдаг байгаа. Тэгэхээр тэр боломжуудыг ашиглаад явах юм бол ямар ч firewall-ын цаана байгаа системүүд рүү халдлага хийх, мэдээллийг хулгайлж firewall бүртгэхгүйгээр гадагш нь гарах бас боломжтой байдаг. Тэгэхээр тийм. Тэгэхээр энэ бүгдээс яаж хамгаалах вэ гэхээр ганцхан төхөөрөмж тавиад бол хамгаалж бол чадна гэж бодохгүй байна. Тэгэхээр аюулгүй байдлын угаасаа architecture design ихэвчлэн multi-layer буюу олон давхарсан юм хамгаалтын төвшингийг бол санал болгодог. Үүний нэг нь бол security awareness буюу security-ийн ойлголтыг өгөх, мэргэжлийн ур чадварыг олгох. За ялангуяа манай certified ethical hacker курс бол яаж хакерууд ажилт юм бэ mindset-ийг бас өөрчилснөөр нөгөө мэдээлэл аюулгүй байдлын мэргэжилтэнгүүд тэдгээрийн эсрэг арга хэмжээг илүү оновчилж, наривчилж ингээ эрсдлийг бууруулахс боломжийг олгодсон болов уу гэж бол үзэж байгаа. Манай сургалт ч гэсэн бас тэр талаасаа илүү бас заадаг байгаа. За юунаас унших вэ? За тэгээ вирус сүлжээг хэрхэн тусгаарлах вэ гэнэ? За вирус сүлжээний тусгаарлалтыг сүлжээний архитектур дизайны хүрээнд бол хийх хэрэгтэй гэж бол зөвлөж байна. Жишээ нь зарим enterprise байгууллагын хувьд бол нэг төхөөрөмжөөс олон вирусыг цацж байгаа. Жишээлбэл тохиргооны бол ингийн нэг SSID бол нэг VLAN. Тэгэхээр хоёр өөр SSID бол хоёр өөр VLAN болчихно. Тэгэхээр эдгээр VLAN-гууд solution уцгүй сүлжээнд уцтай сүлжээнд ороод ирэх юм бол тусгаарлагдаад бол явчихна. Тэгэхээр энэ тохиолдолд сүлжээний layer 2 урсгалын трафикийг шууд firewall-ын доогуур хоорондоо холбогдох уу эсвэл firewall-оор дамжиж бусад сүлжээрөөр холбогдох уу гэдэг трафик контролыг ер нь бас хийвэл зүгээр. Нөгөө талаар дизайн архитектур талаас яригддаг зүйл байгаа. За. Окей, за сайн бүгд сайн байгаа. За вирусны эсрэг амжилттай тэмцэж байгаа. За тэгээд сургалтаараа та бүхэн минь уулзж байна. За өөр бас манайхаа сонирхолтой асуултууд байвал бас хүлээж байгаа шүү. Тэгээд та техникийн болоод босоод ийм солиушны асуултууд байвал энэ удаагийн бас лайваар ярилцах боломжтой байна гэж. Окей. За одоо нэг слайд үлдсэн байна. За уцгүй сүлжээнд учирч болох аюул занал. За уцгүй сүлжээнд бол мэдээж маш олон аюул заналууд бий. За тэгэхээр эдгээр дээр бол өргөн ашиглагддаг кейсүүд жишээ зарим нэг кейсийг дурдсан байна. За уцгүй сүлжээ өөрөө юм хаб архитектуртай ажилладаг.
Тэгэхээр хаб архитектч нь яад юм бэ гэхээр тухайн сүлжээний орчинд нэг хэрэглэгч өгдлийг илгээж хахад бусд нь сонсох горомтой. Тийм. Жишээлбэл та өгдлийг илгээж байвал би өгдлийг илгээж чадахгүй сонсч идэг. Би илгээж байвал та тэр момент дотор бол хүлээ авч явах шаардлагатай болчиход байгаа. Тэгэхээр энэ нь яг ямар боломж олгож ийнэ гэхээр хакеруудад би чинь өглийг илгэж та сонсох боломжтой бол миний датаг бас сниппинг хийгээд шууд авах боломжтой. Тэгэхээр бид нар жишээлбэл сүлжээний дотроо сканинг хийх, утасгүй сүлжээг илрүүлж гаргаж ирэх ийм актив болон пассив, direct scanning гэсэн 3 төрөл байгаа. Тэгэхээр эдгээр төрлүүдийг нэмэлтээр бас тайлбарлсан хэрхэн хийх вэ гэдгийг бас хичээлүүдээр бас нэмэлтээр яриа явцсан байгаа шүү. Тэгэхээр эндээс үлдээд та илүү дэлгэрэнгүй зүйлийг бас суралцахыг хүсч байгаа манай видео курсээр бас нэмэлтээр авах боломжтой. За энд бас нэг аюул занлал идэвхгүй сонсох гэж байна. Passive snipping хийх боломжтой. Энийг яаж хийх юм бэ? Нөгөө халуудыг одоо илүү нөгөө хүндээ мэддэхгүй тэнгүүтээ мэдээллийг нь аваад боломжтой л болчихж байгаа юм л да. Одоо чи хамгийн жишээл Wireshark sniffing хийж болж байгаа ч тийм. Тэгвэл нөгөө уцгүй сүлжээнд дотор нь оронгуудаа нэг сүлжээнд ороод тэр хэрэглэгчдийнхаа мэдээллийг авч байгаа. Traffic-аас нь шүүгээл фильтрийгээл авчиж болдог. Тийм. За тэгэхээр манайхан ийм аюултай байх нь шүү дээ. Тэгэхээр таны илгээж байгаа трафикийг хин нэг хүн маань зөвшөөрлгүй хэрэглэгч шууд чагнах бас боломжтой байх нэ. За мөн үйлчлэгээ бүснүүл харлаа. Жишээлбэл энд нэг зураг харагдсан байгаа. Энэ traffic jamming буюу тухайн сигналыг унгаадаг юм төхөөрөмж. За энэ бол $1400-аас за $10,000 хэдэн $1,000 хүртэл үргэлжлэдэг юм. Боломжуудаас хамаарат, хүчин чадлаас хамаарат ийм төхөөрөмж бай. Тэгэхээр эдгээрүүдийн хувьд жишээлбэл 3G, 4G одоо сүүлийн гараад 5G-г унгаах. За wireless-ыг 2.4 GHz, 5 GHz дээр ажиллаж байгаа долгионууд унгаах, GPS-үүд эдгээрүүдийг унгаах боломжтой. Тэгэхээр энэ нэг талаараа юу болж байгаа юм бэ гэхээр утасгүй сүлжээг бүснүүлээд аж болно гэдэг. Мөн ахын зорилгодоо бас юм ахын бас төхөөрөмжүүд, хоног төхөөрөмжүүд болоод цахилгаан бараан хэрэгслүүд бас утасгүй сүлжээнээс нөлөөлөд байдаг зүйл бий. Энэ бол яг үнэтэй солиушн гэвэл бас мөн. За дараагийн очилж авах аюул занал бол Rogi Trade гэж. Тэгэхээр Rogi Trade бас олон хэлбэрээр байна. Жишээ нь friendly гэж байгаа. Friendly Rogi Trade гэж. Friendly Rogi Trade нөхөрсөг Rogi Trade. Тэгэхээр нөхөрсөг Rogi Trade за жишээ нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр за манай байгууллага утасгүй сүлжээг ашиглахгүй өндөр эрсдэлтэй байна гэд хаацсан. Гэтэл хүн бас хэрэглэмээр байна шүү дээ. Миний заримдаа миний дата ирэх дуусчаад байдаг. Тэгвэл хэрэглэмээр байна. Тэгэхээр ямар нэгэн зөвшөөрлгүй төхөөрөмж эсвэл байгууллагын полисины эсрэг байдлаар төхөөрөмжүүдийг сүлжээнд залгах тохиолдол байдаг. Тэгээ зөвшөөрлгүй ашиглаж байгаа нэг төрлийн Rogi friendly гэдэг. За malicious Rogi Trade гэдэг. За malicious Rogi Trade бол мэдээж яг хакингийн зорилготой. Жишээ нь бол та бол malicious Rogi Trade хичээлийг зааж байгаа шүү дээ. Тэр хичээл нь яг юуг орж исэн бэ? Одоо жишээлбэл malicious Rogi Trade гэдэг нь бол тэр одоо нэг түрүүний яг ярьжсэн кейс дээр одоо хамгийн энгийн кейс бол тэр юу вэ? Олон хүмүүс ойлгох боломжтой нөгөө coffee shop гэдэг. Тийм тэрэн дээр бол Rogi Trade одоо нэг сүүлийн үед яадаг болсон бэ гэхээр одоо хакерууд тэгэхээр л маш олон тийм төхөөрөмж барьж явна гэж бол байхгүй тийм. Тэгэхээр хамгийн энгийнээр зүгээр нэг жижигхэн чип түрүүний ашиглаж байсан. Тэр чипийг ашиглаа зүгээр цүнхөө үрж явж байхдаа л хакинг хийж боломжтой болсон гэсэн үг. Тэгэнгүүт автоматар нөгөө пассвортгүй гоё өндөр юутай хурдан интернет байвал хин ч гэсэн орно шүү дээ. Тэгэнгүүт тийшээ оронгууд автоматар redirect хийгдээд яг өөр веб руу үсрээд тэр нь болохоор Facebook болон бусад төрлийн бүх вебээр хандж орж байгаа одоо мэдээллийг чинь авах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө хакераар дамжиж таны мэдээлэл гарч байгаа гэсэн үг шууд. Ингээ wireless сүлжээг уцгүй сүлжээгээр нь. Тиймэрхүү хэлээр. Окей. За дэлгэрэнгүй. Гурав дахь нь бол юу ба? Одоо санаандгүй гэж аа. Тэр нөгөө заримдаа нөгөө олон төхөөрөмжтэй байгууллагын хувьд жишээ мартчих ч юм уу. Эсвэл заримдаа төхөөрөмжөд тохируулна гэж байгаа дефолтоор залгаад орчих ч юм уу. Тэр нь дефолтоор. Тий бараг л тий. Тэгэхээр тэр бас нийтлэлээс Rogi Trade бас болдог байгаа. Тэгэхээр энэ мэдчлэн бид нар Rogi Trade-ийн талаар ярьж байгаа. Мэдээж сургалт маань бол зөвхөн ярьдаг сургалт бол биш.
Тийм. Тэгэхээр ихэнх нь бол хийж үзүүлж байгаа. Тэгэхээр энэ wireless ийм encryption ийм технологитой байвал бид ингэж халдлага хийнэ гэд ерөнхийдөө явж байгаа. Мэдээж урьдчилсан байдлаар онлайн өгөөд араас нь яаж бодит кейсүүдээр яаж халдлага хийх вэ гэдгийг нь бол халдлага хийх пассвордыг яаж тайлах гэх мэтлэн бол тайлбарлаад явж байгаа. Тийм. За тэгээд ингэж байна. Бусад аюулгүй байдлын сургалтуудын талаарх мэдээлэл гинэ. За тэгэхээр аюулгүй байдал өөрөө маш өргөн ойлголттой. Жишээ нь энэ өргөн ойлголтоос бид нэр яг easy counseling моделийг юм бол явж байгаа. Тэгэхээр easy counsel дээр хамгийн анхны шатны core ойлголтын нэг бол ясчууд хакерын сургалт байгаа. Тэгэхээр ясчууд хакер гэдэг амар нэртэй боловч яг аюулгүй байдлын хакингийн хийдэг бүхэл аргачлалууд үндсэн суурьуудыг мөн төлөвлөлтөд эрхэн ашиглах төлөвлөлтийн ард болж байгаа бэкграундер болж байгаа технологийн мэдлгүүдийн эдгээр ойлголтуудыг бол алхамаар онл практикийг ослуулсан байдлаар нь өгч байгаа юм давуу талтай. Тэгэхээр секс суучаад дараа нь яах вэ гэж. За одоо манайх бараг секс харилцаа 100 хүн бараг бэлтгэсэн байгаа шүү. Тэгэхээр таны эргэн тойронд бол 100 гаруй certified ёс зүйтэй гэхдээ ёс зүйтэй certified hacker-ууд бол байх нэ. За эдгээр хүмүүсүүд маань дараагийн төвшнийг ахиулъя гэвэл яг penetration testing буюу байгууллагын аюулгүй байдлыг үнэлээд эслийг тодорхойлоод тайлан гаргаж өгөх юм чиглэлийн сургалт бас бий. Энэ нь бол security analyst гэдэг. За бид нар security analyst-ыг бол 5 сард явахаар төлөвлөгдөж байгаа. За certified ethical hacker бол 4 сард нэрээ 4 сард онлайнаар явагдана. Тэгэхээр бид нар энэ хакингийн сургалтыг онлайнаар явуулна. Тэгэхээр энийг явуулахдаа бид easy counsel-тай хамтарч явуулж байгаа гэдгээр бас онцлогтой байна. Easy counsel-ийн хувьд бол бид нэр бүрэн талаараа дэмжиж ажиллана гэдэг хэлсэн. Тэгэхээр Монгол дахь угаасаа цор ганц сургалтын төв бол манайх байгаа easy counsel-ийн. Тэгэхээр easy counsel-ийн зүгээс бол бидний дэмжиж ажиллаад хамтраад энэ сургалтыг энэ хэцүү цаг үед уул нь яг сая карантин гарахаас өмнө манай сургалтын дээр яг эхлэхжсэн нэгд өдөр яг эхэлжсэн чинь нэгд өдөр нь бүтэнсэн өдөр нь нөлөө карантин гараад бид нар хойшлуулж исэн юм тохиолдод байгаа. Тэгэхээр эдгээр суралцагч маань бас нэлээд удаан хүлээсэн баах. Эдгээр суралцагч нартай одоо сургалтыг бид нар онлайнаар хүргэхээр болсон шүү гэдгийг бас энэ лайвараас хэлмээр байна. Аюулгүй байдлын чиглэлээр сонирхолтой хүмүүс яг хаанаас эхлэх юм гэдэггүй байвал яаж эхлэх вэ? За аюулгүй байдлын ясчууд хакерын сургалт бол аюулгүй байдлын үндсэн course сургалт. Гэхдээ бүр анхан шатны ойлголтгүй хүмүүс шууд эрийг үед мэдээж жоохон хүндрэлтэй тал бий. Тэгэхээр ясчууд хакерын сургалтанд сууя гэж бодож байвал Windows, Linux, сүлжээ гэдэг систем ойлголтын талаар энэ баг зэргийн анхан шатны ойлголттой болчоод хакингийн сургалтанд суувал илүү оновчтой юм болов уу гэж миний зүгээс хардаг. За тэгэхээр сүлжээ, Linux, Windows-ийн талаар сургалтуудыг яаж авах вэ гэх юм бол мэдээж тус бүрийнх нь анхан шатны бас сургалтууд бас байгаа. Жишээлбэл сүлжээний хувьд бол бид Cisco-гийн SSNA сургалтыг санал болгож байна. Linux-ийн хувьд бид Compute-гийн Linux-ыг санал болгож байна. Windows-ийн хувьд Windows Server Admin-ийн сургалтыг санал болгож байна. Гэх мэтчлэн ингээд тухайн шаардлагатай байгаа өмнөх холбоосуудыг бүх сургалтыг манайхаас хүргэдэг байгаа. Тэгэхээр манайхаас ерөнхийдөө бүх шаардлагатай комплекс юм сургалтаас авах боломжтой гэж би бол хараад байна. Тэгээ бас нэг боломж нь олон суух тус манай дээр суулгам хөнгөлтөөд байсан. 5 10 гэдэг тэр лайфтайм болох боломжтой гэх мэтчлэн ингээд манай дотоодд байдаг юм бас хөнгөлтийн лоялти системүүд бас бий. Тэгэхээр эдгээрүүдийг ашиглаа явж байгаа бас төгсөгчнөр байгаа. Манайд одоо хамгийн дээдлэлт нь 6 удаа сургалтанд суусан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр амар их хүмүүс бол сурах хэрэгцээтэй байгаа да. Тэр хүмүүсүүдийг бид нар үргэлж дэмжиж ажилладаг. Тэгэхээр тийм учраас бид нартай эргэж холбогдсон юм болов уу гэж бол боддог. За өөр сонирхолтой аюулгүй байдлын хангахын ач холбогдол. За ер нь бол мэдээллийн аюулгүй байдал бол маш чухлаар яригдаж байгаа. Яг одоо ялангуяа яг энэ момент дээр кейс ярил бүхэл байгууллагууд дижитал руу шилжих гэж оролдож байна. Энэ үед бол аюулгүй байдлыг бид нар хангахгүй бол тэр шилжилт тэр компанийн түүх одоо харилцагчийн мэдээлэл нэг өдрөл бүгд байхгүй болох боломжтой. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд таны зарцуулсан хөдөлмөр
богинохон хугацаанд ингээ байхгүй болох эрсдэл бол бий. Тэгэхээр дижиталлах тусам нэг эрсдэл дагаж өсөж байгаа нь юу гэхээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл бас дагаад өсөж. Бас заримдаа бас хуучин байх нь бас зүгээр өгдөн штэ. Юунд вэ гэхээр энэ мэдээллийн аюулгүй байдал талдаа зүгээр улцсан төр барихтаа Nokia төр. Тэгээд сүлжээг хаагтуулахгүй ухаалаг биш төхөөрөмж бариад байла хаагтуулахгүй те. Ухаалаг болох тусмаа хаагтуулах боломжтой болоод ирнэ гэсэн үг л те. За дараагийнх нь болохоор мэдээллийн аюулгүй байдлын талаар нийтлэг гаргадаг алдаа гинэ. Жишээ татах. За аюулгүй байдлын алдаануудын нэг кейс гэвэл хоёул түрүү ярьсан та. Ганцхан firewall байгаад тэр бол бүгдийг хамгаална гэж би бол хэлэхгүй. Тэн дээр юу хэлэх вэ гэхээр firewall-ыг зөв ашиглах, дизайныг firewall-ыг ашигласны дараа дахин тохируулах гэх мэтчлэн ингээд хэрэгтэй. Ихэнх байгууллагыг хараад хахад авчраал гарцсан дээрээ тавиал мөн нөгөө гүйцэтгэж исэн натыг тохируулдаг ч юм уу, VPN connection үүсгдэг ч юм уу, интернет оруулаад болоо ингээд орхичдаг. Энэ нь firewall нь бас бүгдийг хамгаалах боломжгүй гэдэгс хэлээд байгаа. Тэгэхээр хакерууд бас энийг бас misconfiguration-ыг бас харж идэг. Архитектор дизайн буруу тохируулагдсан байгааг бас харж идэг байгаа. Жишээлбэл манай хичээл дээр бас нэг авдаг хамгийн өргөн кейс SSL сертификатыг манай ихэнх систем админууд хөгжлийн сангийн программистууд мань бас энэ дээр алдаад байдаг тал бий. Тэгэхээр тэр дизайны архитектураас болоод firewall байсан ч тэрийг хамгаалах боломжгүй болчиход байдаг тал бий. Буруу газараа барьлаа. Тий, тэр бол дизайны бас алдаа л гэсэн архитектор нь алдаад. Тэр нь ямар боломжтой болоод юм бэ гэхээр нөгөө firewall нь уул манай системийг хамгаалах гэдэг шүү дээ. Гэтэл яг тийм кейсд SSL-тэй системүүдийг firewall нөгөө хамгаалж чадахгүй bypass хийх гээд байна. Тэгэхээр тэрийг архитектурыг бид нар бас дахин харах шаардлагатай байд юм аа гэж хэлмээр байна. Тэгэхээр нэг кейс бол тэр, хоёр дахь кейс бол бас хүнтэй хамааралтай юм бэ. Хэрвээ хүн мэдлэг ур чадвар өндөртэй хүн байх юм бол тэрийг мэдээ засчихна. Байгууллагад нь янз бүрийн аюулгүй байдлын эрсдлүүд үүсвэл тэрийг илрүүлээд урдчилж илрүүлээд засаад явчихна гэх мэтчлэн зүйлүүд бий. Техник бос бас маш олон зүйлүүд байдаг шүү гэж бол хэлмээр байна. За ethical hacking анхан дундчны сургалт хийзээвэ. За эдгээр Windows Active Directory серверийн талаар сургалт хийзээ гэх бол дандаа нэг сургалтууд л асуусан. За хамгийн анхан шатнаас нь эхлэнэ гэвэл гинэ. За хэрвээ та анхан шатнаас эхлэх гээд хүндрэлтэй байвал манай сургалтын төв хүрээдэр эсвэл утсаар бид нартай ярилцаж болно. Тэр нь яах юм бэ гэхээр таны яг юу хүсэж байгаа тэр зорилгод чинь нийцүүлээд бид нар сургалтуудыг санал болгож байгаа. Анхан шат гэх юм бол маш олон бий. Ер нь бол дэлхийд даяар байгаа мэдээлэл технологийн сургалтууд гэх юм бол 2000 гаруй байгаа. Тэгэхээр энэ олон сургалтаас аль нь надад хэрэгтэй, алийг нь явуул миний яг зорилго болоод байгаа тэр зүйлд хүрэх юм бэ гэдгийг тодорхойлохын тулд яах аргагүй юм зөвлөгч болох хэрэгтэй. Тэгэхээр бид нартай уулзаж ярилцаад яваарай гэж зөвлөмөр байна. За ихэнх суралцагч нар манад ирээд уулзаад бас явдаг байгаа. Тэгэхээр яг анхнаас нь эхлэх гээд бас хаанаас эхлэх юм мэдэхгүй байвал бидэртэй цаг товлоод ирээд уулзч бас болно шүү гэж урмаар байна. Коронавигоос үүдэн албан байгууллага гэрээс ажиллаж байна. Үүний аюулгүй байдлын талаар ярьж өгөөч гэнэ. Хүмүүс гэрээс ажиллаж байгаа. За ер нь бол remote ажиллах бас нэг боломжууд одоо яг энэ вирусын үед бас нэгдэж байна. За тэгэхээр энэ дээр бол remote-оор ажиллах боломжийг олгож байгаа хэд хэдэн солиушнууд өргөн ашиглагддаг солиушнууд байна. За жишээ нь Zoom байна, Microsoft-ийн Teams байна. За өмнө Skype байсан да. За GoToMeeting ч байна. Гэх мэтлэн эдгээр системүүд бий. Тэгэхээр эдгээр системүүдээс аль нь илүү танаа байгууллагад ашиглах боломжтой гэдгийг тестж үзэж байгаа сонгочвол зүгээр. Нөгөө талаараа аюулгүй байдлыг хангахыг гэвэл их хвшлэн invitation link одоо уулзалт хуралд болох тэ call хийх, видео call хийх эдгээрүүд бол имэйлээр ирж байгаа. Тэгэхээр яг энэ моментор бол phishing халдлагын имэйлээр орж ирэх халдлагууд бол асар их нэмэгдэж байгаа гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ төрлийн нэгдүгürt хэрвээ бид нар яг ийм remote-оор ажиллахаар болвол
ремоутер ажиллахаас хүмүүсүүдэд тараахаас өмнө өөрөөр хэлбэл энэ төрлийн мэдээллийг энэ бол өгөөд ийм байдлаар шалгана, ийм байдлаар үржилсэн чиглэл энэ бол хуурамч нь энэ байна гэх мэтчлэн байдлаар ялгаж өгөөд тэгээ хүмүүсээ баг зэрэг сургаад тэгээд явуулсан тохиолдолд бол тэр өгөөш нь бол их орохгүй бах гэж бодож. Жишээлбэл өчигдөрхөн над руу бас яг тийм юу орж ирсэн байлаа. Гэхдээ Zoom-ийн линктэй орж ирсэн. За би бол тэрэн дээр бол саний шалгалтын аргыг ашиглаад энэ бол хуурамч байна гэж тодорхойлоод ороогүй. Гэх мэтчлэн байдлаар ингээд invitation link-ууд бол ирнэ. Ихэвчлэн мэйлээр хийж байгаа учраас мэйлийн аюулгүй байдал тал дээр илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэ одоо ремоутер ажиллаж байгаа болохоор та хоорондоо мэйлээр ирсэн тиймэрхүү юм арцаа мэйлээр дамжуулж аяга холлоо харцлаа гэж байгаа л да. Тийм. Одоо нөгөө хүмүүсийнх нь аюулгүй байдлын мэдлэгийг сайжруулахгүй зүгээр одоо сайн төхөөрөмж худалдаж аваад за одоо нөгөө гэрээс ажиллах програм худалдаад аваад өчлөө гэж бодоход тэрийг нөгөө ашиглаж исэн чинь тэн дээр цорх ойлрцсан тэгсэн чинь өдөр болго нөгөө мэдээ уншдаггүй. Тэгээд нөгөө өртчих боломжтой болсон л да. Тийм тий. Яг одоо бол нөгөө Zoom болоод нэлээд хот болоод байна шүү дээ. За яг аюулгүй байдлын би зүгээр мэдээ харж байхад аюулгүй байдлын тэр нөгөө алдаанууд нь илэрхээс өмнө Zoom-ийн хувьцаа бол асар их нэмэгдсэн шүү дээ. Яг одоо хөрөнгөний биржийн хүрээнд бол өндөр өсөлттэй явж ирсэн цөөн хэдэн компаниудын нэг. Одоо бол хувьцаа нэлээд унах байх гэж бодож байна. Тэгээ хүмүүсүүд ч гэсэн юм татгалзаад зарим хүмүүсүүд гар төхөөрөмжөөсөө устгахыг хүртэл зөвлөсөн байлаа. Тэгэхээр хэрвээ мэдээч бид нар тэр эслийг бол өөрсдөө илрүүлж чадахгүй бол мэргэжлэнүүдийн тань зөвлөгөөг дагаад ашиглахад эрсдэлтэй байна гэж үзэж байвал эрсдлийг бууруулах зорилгоо бид нар сонголтууд байгаа учраас дараагийн авшингуудыг ашиглаж болох байх гэж бодож байна. Тэгэхээр ажлын хэм маяг бол өөрчлөгдөхгүй байх. Ашиглаж байгаа түүл нь өөрчлөгдөөл явах болов уу гэж бодож байна. За IP эзбээ таарахгүй байгаа гэвч хакер тухайн лан үзүүрийг өөртөө холболоо гэхэд зооныхан хаягийг мэдэх боломжтой юу гинэ. За хэрвээ нэг сүлжээнд байгаа хэрэглэгчийн мэдээлэл бол асуудалгүй мэднэ. Тэгэхээр бид нар яг бид нар жишээлбэл зориултаар өгөл илгээгүйгүй байсан ч компьютер системээс өгөл илгээж идэг зарим хэрэглэгчийн хүсэлт нь ингээ хариулаад явж идэг тохиолдол байгаа. Тэр нь цаана broadcast, unicast, multicast гэсэн дамжуулалтын хэлбэрүүд явж байгаа. Тэрний broadcast дамжуулалтын хэлбэр нь бол хүн болгоны төхөөрөмж болгонд очиж байгаа. Тэгэхээр бид нар яг та жишээлбэл дисплей тараагаагүй байсан ч broadcast дамжуулалтын бусад хэлбэрүүдийн бүх мэдээлэл бол хүн болгоны компьютер дээр ирээл устгагдж идэг. Ингээл хакер маань яадаг вэ гэхээр тэр устгагдах гэдгийг нь бойлуулад хүлээ аваад бид нар packet capturing гэж яриад байгаа. Пакетуудыг цуглуулад анализ хийгээд харах боломжтой болгочиход байгаа. Инхээр бол бүрэн боломжтой гэж бол хэлэхээр. За firewall-тай мөртлөө ransomware төртөж байсан. Ямар vendor-ийн firewall зүгээр вэ гинэ? Асуултанд харъя да. Firewall-тай мөртлөө ransomware өртөж байсан. Ямар vendor-ийн firewall зүгээр вэ гинэ? Зөв. Ер нь ransomware яаж тархаж байгаа вэ гэдгийг харъя л да. Жишээлбэл ransomware нэг ransomware цэг хийгзээ гэдэг програм байна гэж бодъё. Тэрийг шууд дамжуулах юм бол firewall-ны scanning хийгээд тэрийг илрүүлээд энийг бол ransomware хортой код програм байна гэдэг ихэнх firewall-ыг мэдчихнэ. Гэтэл ransomware-д одоо нэг хэлбэрүүд нь ингэж өөрчлөгдөд байгаа. Ямар нэгэн файл илгээд тэрийг нь скан хийх юм ямар нэгэн хортой гэж үзэхгүй. Тэрийг нээнгүүтэл нь автоматар скриптүүд ажиллаад тэр скрипт нь интернет дээр байгаа шерэд орчноос тэр нэг ransomware-ыг татаж авдаг. За татаж авсныхаа дараа ажилуулчих. Гэхдээ татаж авч явах чинь мэдээж трафик маань firewall-оор явж байгаа учраас илрүүлэх боломжтой. Тэгэхээр илрүүлэхгүй байхын тулд secure connection-ыг ашиглаад өөрөөр нэг талын дотроос хэрэглэгчийн компьютероос гадагшаа VPN маягийг үүсгээд тэр VPN-ээр ransomware-ыг download хийгээд компьютер ажиллуулчих. Энэ тохиолдолд firewall-ыг bypass хийгээд тэрний цаанаа хэрэглэгч рүү ингээд тархаад байгаа кейс ер нь ихэвчлэн ингэж жаал тархаж байгаа. Нөгөө нэг эхлээд нөгөө нэг зүгээр энгийн файл татдаг донготой тэр нь өөр юм дуудаад үндсээр дуудаад ажиллаж байна. Тэгэхээр энийг бид нэр бас шинжилдэг байгаа. Тэгэхээр шинжилдэг сургалт бол forensic сургалт байгаа. Тэгэхээр бид нар бас 5 сард Easy Counsel-ийн forensic буюу халдлага хийсний дараах хэрхэн шинжлэх үү гэдэг ийм сургалтыг бас явуулахаар
бэлтгэл ажил маань хангагдаж байна. Тэгэхээр 5 сард бид нэр анги зарлаад явна гэж бодож байгаа. Форенсик сургалтыг. За өөр асуултууд байхгүй шүү. За өөр сонирхолтой асуултууд байна уу? За энэ нөгөө нэг ажиллаж байгаа хүмүүс нь бол дандаа юу очиж байгаа. Нөгөө сургалтууд бол зүгээр шууд асууж байна. Тэгээд тэр үзэж байгаа нөгөө нэг дөнгөж эхэлж байгаа. Аюулгүй байдалд бол сүлжээ мүлжээ гэдэг дөнгөж эхэлж байгаа хүмүүс тэгэл. Хүчлээ. Би нэг асуултууд байна уу гэж хараад байна. Сонгуулийн харж байна. Зөв. Зарим асуултууд орчихсон байх хэвээр. За аюулгүй байдал дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд үү? Таны хувьд бол зөвлөөчтэй тэн дээр. Та юу зөвлөх вэ? Одоо ингэж боддог байхгүй юу? Аюулгүй байдлаар дөнгөж эхэлж байгаа гот нөгөө нэг аюулгүй байдал чинь би анх бодож орж ирэхдээ юу гэж ойлгосон бэ гэхээр зүгээр системээ хакт цорно хамгаалт цорно гэж ойлгож байсан. Тэгээд тэгж ойлгоод ороод ирсэн чинь дараа нь бүр амар том ойлголтойсэн байхгүй юу? Одоо аюулгүй байдал руу оронгууд зүгээр бүх төрлийн чадварыг эзэмшсэн байх шиг ёстой. Тэнгүүд одоо жишээлбэл нэгдүгээрт бол яг намайг анх гарч чад би нөгөө нэг эсвэл мэдээлэл муу авдаг гэсэн юм шиг сургалтын төвүүдийг нэг мэддэг байсан. Тэгээд хоёрдугаарт бол тэгэл өөрөө яг сорчий гэж бодоод анх эхэлжсэн л да. Тэгээд аюулгүй байдлаар яг сорё гэж бодож ивэл эхнээсээ яг YouTube, Google хат эхлээд суур мэдлэгээ олчих. Тэгээд дараа нь яг онлайн сургалтууд бол зөндөө байгаа, STEM центр гэл тэ. Манайхад бүхий л аюулгүй байдлын бүхий сургалтууд байгаа. Тэгэхээр эхлээд ингээд дундын чны мэдлэгээ авчин тэнгуүтээ дараанаас нь эхлээд сих руу ороод явчих болно гэсэн үг. Тэгээд тэрнээс өмнө нөгөө нэг бид нэр албан ёсны сургалтуудаас гадна нөгөө wire hacking, web hacking гэж сургалтууд явуулж байгаа. Тэгээд энэ бол бүр юу ч мэдэхгүй хүмүүс ч байсан. Шууд үзээд гайгүй ойлгох боломжтой яг ингээ практик туршилтууд байгаа учраас эхлээд тэрийг хямд үнээр нь үзчихэд угаасаа оюутан сурагчд бол мөнгөний болцоо бол мэдээж бага байгаа. Тийм болохоор тэр үед нь ингээд ойлгохоор өөрийнх нь чадхаараа ингээд ресурсаа хайгаад явчих хэрэгтэй. Хоёрдугаар тал нөгөө ийм тэмцээнүүдэд байнга оролцож байвал зүгээр үү. Тэгээс тоо волео гэхлээл олон тэмцээнд орж ялагдаж зэрэг сүүл рүү бас гайгүй амжилт үзүүлсэн л дээ. Тэгээд ивентэд очивол нөгөө одоо жишээлбэл баскахтай болохоор хакатон дээр очиж танилцчихсан болохоор яг ивентэд хэрвээ очиагүй байсан бол одоо мэдгүй л байж хаасан л да. Тийм болохоор ивентэд ч одоо мундаг хүмүүстэй танилцвал айгүй зүгээр. Тэгээд YouTube-ээр одоо нөгөө Монгол контент зөндөө гарч эхэлж байгаа. Одоо STEM центрийн одоо жишээ видеоноо зөндөө гарч байгаа. Тэгээд энэ бусад YouTube-руу зөндөө гарч байгаа болохоор тэднийг сайн үзээрэй гэж хэлмээр байна. За окей. Тэгээд яг залууд өнөрийн хувьд бол анхан суурийг эхлэх гэж байгаа бол бас энэ салбартаас лид хийж явж байгаа бас зарим нэг контент үйлдвэрлэгч нийлүүлэгч нарыг бас дагаж фоллоу бас хийж байгаа. Жишээлбэл өөрөө чи YouTube суваг хэдэн subscription юутай дагагчтай. Одоо 3800 хүрэх гэж байгаа шүү. 3800 ширхэг мэдээлэл технологи сонирхдаг залуучдыг дагуулж байгаа шүү дээ. Вау. Одоо Монголдо 81 явж байгаа л та. Хамгийн сайн юутай явж байгаа та. Тэгэхээр залууд өнөр явж гисэн бас тэр байгаа YouTube-ыг дах юм бол одоо бүр комплекс сургалтыг олон жижиг хэсгэж болгоод олон ингээд садлаад ярьсан байгаа учраас эдгээр олон видеонуудыг бас үзвэл анхан шатны ойлголтуудыг бас багаар авах болов гэж бол бодож байна. Эргээд эдгээрүүдийг авсны дараа мэдээж системтэй ойлголтыг авъя гэж үзэж бас сургалтууд бас байгаа. Зөвхөн манайхч биш бас онлайнаар өөр бусад онлайн сургалтын CBT Nuggets гэдэг ч юм уу те маш олон юм платформуд бий. Эдгээрүүдийг бол ашиглаад явж байна. Гэхдээ яг нөгөө ихнээсээ яг зөв бурууг нь ялгаж явахгүй бол зарим тохиолдолд хэцүү болдог л да. Зарим сургалтууд нь жоохон буруу мэдлэг болгочдөг. Тийм бүр ингээд хагас дутуу. Тэнгүүд яг тэрүүгээр ингээд ихэнх хүүхдүүд нөгөө нэг хитэн насндаа илээ өөрийгөө нөгөө юу ядсан гэж бодчихдаг. Бүр амар мундаг болцсон гэж бодчихдаг л да. Тийм. Тэгэхээр яг тэр үед нь тиймэрхүү юм үзээд харж байгаа гот
шууд ингээд эхлэл хэсэг дээрээ гоё ингээд сурах гад явж исэн чинь за ингээд болцсон гэдэг ойлгочтой байхгүй. Тийм тэгэнгүүт ерөөсөө юу ч мдээгүй мөртлөө тэрийг ингээд дотор орхив явчихдаг. Тэгээ дараа нь ингээд асуунгууд ерөөсөө юу ч мэддэг. Хэлж чадахгүй. Тийм. Тэгээд хоёрдугаар юм нөгөө сурсан зүйлээ бусдаа ингээд хуваалцуул амар хурдан сурдаг л та. Тэггүйгээр нэг юм сурчингуудаа дотроо бодоод яваад тэгэхээр тэр нь ингээд аюулгүй байдлын ойлголт ч юм болохоор нөгөө өдөр болгон шинжилгээ тийм. Тийм болохоор тэрийг адилхан хүмүүстэй уулзаад явбал илүү хурдан сар. Тийм яг зөв. Тэгэхээр манай бас сургалтын платформ бас сурсан зүйлээ бие биентэй хуваалцах, мэдгүй байгаа зүйлээ бие биенээс асуух. За тийм боломжийг бүрдүүлсэн учраас та бүхэн дээр асуулт байвал манай суралцагч нар байвал тэндээс асуугаад яваадах бол бидний зүгээс бол чадхаараа хариулаад явах байхаа гэж бол бодож байна. За ер нь ингээд сургалт гэх юм одоо танилцуулга маань дууслаа. Тэгэхээр бидний манай ёс зүйн одоо энэ видео курсуудын сургалт болгоны аралт юм ёс зүйн код гэж бий. Яагаад гэхээр аюулгүй байдлын сургалт маань бид нар мэдлэг ур чадрыг олгож байгаа. Гэхдээ ямар зорилгоор олгож байгаа? Тэр мэдлэг ур чадрыг олгож өөрийгөө хамгаалах боломжийг олгож байгаа юм сургалт хэлбэр байгаа. Гэтэл тэр хүн манай өөр зорилгоор ашиглахыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр бид нар ёс зүйн код болгоныг энийг дагаж мөрдөөсөө гэж бол зөвлөж байгаа. Хэрвээ буруу зүйл хийвэл мэдээж өндөр эрсдэлтэй. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах магадaltaй учраас бүгдээрээ эрэг зөв байж бие биендээ аюулгүй байдлын эмзэг цорхоо байвал хэлж мэдээлж тэ зөв зүйлийг хийцгээе гэж бол уриалж байгаа шүү. Тэгээ манай ёс зүйн код оролцогчдын мэдлэг ур чадрыг сайжруулах зорилгоор сургалтаа энэ сургалтыг бол орж ийнэ гэх мэдсэн байлаа. Манай сургалтууд явж байгаа. За компаниуд өөрсдийн домен дээр мэйлээ ашигладаг. Гэхдээ зарим нь эсэлгүй дотоодын мэйл серверүүд ашигладаг. Мэйлийн аюулгүй байдал талтай халгаатай гэж болох зөв хамгийн хэрэгтэй. За тийм мэдээж бол тийм ба. Жишээ нь мэдээлэл аюулгүй байдлын кейсийг сайжруулах бол secure холболтыг хийлгэх ба. Хоёрт нь бас email secure дамжуулыг бол сертификатыг ашигладаг бас ба. Би өөрлөгч email илгээхдээ сертификатаар encryption хийгээд та миний мэйлээ авахдаа decryption хийгээд тайлж авах юм бол дунд нь ямарч мэйл ялангуяа манай мэйлүүд чи мэйл сервер миний илгээс мэйл серверд хадгалагдж байгаа. Илгээс нь хүлээн авсан мэйл танаа мэйл серверд хадгалагдж байгаа. Өөрийн чинь мэйл боксд хадгалагдж байгаа. Гэх мэтлэн олон газрууд ингээд хадгалагдчихийдэг. Тэгэхээр эдгээрүүдийн аюулгүй байдлыг хангая гэвэл бас сертификатыг бас ашиглал бас зүгээр байна. Мэдээж эсэлгүй одоо secure биш дамжуулж байгаа тохиолдолд дунд нь снипинг хийх юм бол мэйлүүдийг тайлж авах боломж бол бий. Wi-Fi төхөөрөмжөө өндөр антенн дээр тавихаар орохгүй заавал клиент дээр IP тавьж байгаад ороод байх юм. Ойлгосонгүй. Wi-Fi төхөөрөмжөө өндөр антенн дээр тавихаар орохгүй заавал клиент дээр IP тавьж байгаад ороод байх юм. Уг нь доор тохиргоо хийх зүгээр ороод байгаа. Юу байгаа? Тэр антенны нөгөө юу байгаа? Төрлөөс хамаарат жишээлбэл антенн болгон дээр DBI гэдэг өглийг дамжуулах чадамжийн юм байгаа. За жишээлбэл юм байна уу? Жишээлбэл энэ. За та бүхэн энд харуулж байгаа энэ wireless хүлээн авагч. За тэгээ энэ wireless хүлээн авагч, энэ wireless хүлээн авагчийн хувьд бол 7 DBI-ийн дамжуулах чадамжтай. Тэгэхээр энэний хувьд бол чиглэлтэй. Жишээлбэл хаашаа харсан бэ гэдээс хамаарна. Ишээгээ илүү сигналыг ишээгээ илүү хойдол руу гаргаж байгаа. Жишээлбэл энгийн жижиг бас хүлээн авахчуд байна. Энгийн антенн авдаг шүү. Антенныг л авдаг шүү. Жишээлбэл DBI-ийн хүрээнд бага байгаа DBI чинь 2 DBI, 3 DBI ч юм уу. Тийм байгаа тохиолдолд тухайн байгаа орчноос 360 градусаар ерөнхийдөө цацж байгаа. 360 градусаар цацтай. Хэрвээ олон антентай энийг авдаг шүү. За хэрвээ олон антентай байгаа тохиолдолд бид нар wireless сигналынхаа тархалтын үрийг зөв болгоё гэж жишээлбэл нэг нь босоо нэг нь хөвтэй ч юм уу ингэж байснаар энэ сигналыг тойрсон антенныг тойрсон тархалтууд бий болж байгаа. Тэгэхээр өндөр барьцаад дээшээгээ харуулсан антентай болов доошоогоо чиглэл нь мэдээж бас багасдаг байгаа тархалтын хэмжээ. Тэгэхээр бид нэр жишээлбэл антенны дэлбэрийг ингээд олон хэлбэрт ингэж байршуулах юм гэрийн нөхцөлч гэсэн ингээд байршуулчих юм бол сигналын дамжуулах чадамж бас нэ гэж бол зөвлөхөр. Хитэмэн дөрвөлжлөлөө.
За одоо ерөнхийдөө эндээ дуусч нэг хүртэл аялаа үргэлжлэх. Тэгээ өөрөөсөө асуулт байна. За баг нэг болцсон уу юу? Болцсон. Оо тийм шүү дээ. Цаг болчих. Одоо төгсгөлийн автраа. За окей. За ингээд манай видео аль биесээр дуусч байна. За тэгээд та бүхэнд бол мэдээллийн аюулгүй байдал бол хүн болгон мэдээллийн аюулгүй байдлын нэг хэсэг байдаг гэж хэлмээр байна. Тэгэхээр байгууллагын мэдээллийн аюулгүй байдал хүн хүнээс эрхлэлтэй гэж би бас хэлдэг. Тэгэхээр байгууллага маань жишээлбэл firewall, бусад хамгаалтын контролууд, web application firewall, DDoS protection гэх мэтчлэн маш олон ингээд хамгаалтын контролууд байдаг. Гэтэл тэр болгоныг даваад орж иж болдог хакинг системүүд. Тэгэхээр тэр нь ихэвчлэн юунаас олдог вэ гэхээр хүний буруутай үйл ажиллагаанаас буруу хэм маягаас болоод байдаг тал бий. Тэгэхээр тэн дээр бид нэр сэргийлэхийн тулд хүмүүнийхээ аюулгүй байдлыг security awareness-ийг хүн болгон иргэд авах хэрэгтэй гэж бол бодож байгаа. За нөгөө талаар бүр энийг бүр багаас нь одоо ялангуяа хүүхдүүд маш багаас илүү интернет орчинд ороод эхэллээ шүү дээ. Тэгэхээр 10 жилээс нь мэдээлэл зүйн курс дээр нь аюулгүй байдлын зүйлүүд ойлголтуудыг бас нэмээд тэр ороод тусгуул хүүхдүүд маань бас одоо зарим нэг муу хүмүүсүүд бол бага насны хүүхдүүдийг л хаантан хийсэн байдлаар ингээд онлайн орчин дээр байж байгаа. Тэрнээс бас хамгаалах боломжтой. Гэтэл эцэг эхчүүд маань бас parent control гэх мэтчлэн ингээд ашиглаад тэр болгоныг нь хянаад иж чадахгүй. Зөвхөн нэг хязгаарлагдмал төхөөрөмжүүдийг бүрэн л хянах боломжтой. Гэтэл энэ гадуур явж байгаад найзынхаа компьютер дээр ороод өөрийнхөө аккаунт руу орвол ямар хязгаарлалт байх вэ? Эсвэл интернет кофе шоп ороод оронгод ямар хязгаарлалт байх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол тэр болгоноос нь хамгаалъя гэвэл хүүхдэд бид мэдээллүүдийг маш сайн өгж эслийг нь сайн ойлгуулж одоо аюулгүй талаас өөрийгөө ингэж хамгаалвал зүгээр гэх мэтчлэн байдлаа зөвлөгөө таахыг хүсчихэл өөрөө бас сураад тэгээд өөрийнхөө хамаарал бүхий бусад хүмүүсүүдтэй зөвлөгөө ойр татны хүмүүстээ өгвөл зүгээрээ гэж хэлмээр. Тэгэхээр заавал манай сургалтанд суугаараа гэж бол хэлэхгүй. Янз бүрийн манахаас нийтлэлүүд гарч ирнэ, вебинарууд үнгүү бас хийгдэн тэн дээр амарч болно. Онлайнаар бас янз бүрийн мэдээлэлүүд байн гарч байгаа өдөрт болоо гарч байгаа юм дэрсэлт тий. Тий, багш. Одоо энэ бол дэлхийд секундэд 4 секундэд нэг шин төрлийн халдлагын хэлбэр, нэг шин төрлийн ransomware гэх мэтлэн гарч байгаа. Тэгэхээр энэ 2021 он гэхэд 1 секунд тутам болно. 4 секунд нэг байвал амар их богино сонсогч. Гэхдээ бүр секунд тутам нэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ үед бол бид нар өөрсдөө хамгаалж сурах хэрэгтэй л гэж хэлэхээр. Нэг олон хүмүүс интернет дарж байгаа болохоор тэр чинээгээр юу нэгсэж байгаа шүү дээ. Халдлагатай баг гэхсэд. Тэгж байгаа. За ингээд өнөөдрийн манай лайв маань үгээр өндөрлж байна. За хадгалагдах болохоор тийм. Тэгээ хадгалагдах болохоор та бүхэнд эргээд нөхөж бас үзэх боломжтой шүү гэж хэлмээр. За баярлалаа.